Товлогдсон өдрөөс 4 хоног хойшилж хуралдсан гэд цаг хугацааны хувьд үр дүнтэй ажиллаж чадаагүй гэж хэлж болно. За гэхдээ ээлж тус чуулган хуралдаж хэд хэдэн хуулийн төслийн эцсийн сонсголыг хийж мөрдөгдөж эхлэхэд саадгүй болгосон гэж дүгнэж байна. Тэгэхээр хэлцэх асуудал бол ерөнхийдөө хоёр хуваагдаж байсан. Нэг нь өмнөх чуулганаар хэлцээд тэгээд саналаа хураагаад эцсийн найруулга сонсох гэдэг ийм олон хуулиуд байсан. Тэр хөгжлийн бэрхшээлтэй гэдэг хууль, хүүхдийн эрхийн тухай хууль гэл. За бас эрүүгийн байцаан шийдэх тухай хуулийн шийдэх хуулийн журмын тухай хууль гэдэг нэлээд олон хуулиуд байсан. Тэгээ энэ хуулиудаа бол эцсийн найруулга нь бол сонссон байгаа. За нөгөө талынх нь хууль бол таавхан мэдж байгаа 15 онд эдийн засгийн ил тод байдлын тухай хууль, өршөөлийн тухай хууль батлаад энэ 2 сарын 20-ноор ингээд дуусч байгаа. Тэгээд энэтэйгээ уялдуулж энэ татварын ерөнхий хууль, аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хууль гэдэг бизнесийн салбар, хувийн хвшлийн салбар, баялаг бүтээгчтэй холбоотой маш чухал хуулийн шинжилсэн найруулгыг сонссон байгаа. Шинжилсэн найруулгыг хэлцэсгийн шийдсэн байгаа. Тэгээд хэлцэсгийн шийдчихээр улсын их хурл дээр ажлын хэсэг байгуулагдаад хавар 4 сарын 5-наас чуулган эхлэхэд дараагийн адгын хилцүүлэлтэд орох бэлтгэлийг хангахын ажлаа бол хийсэн гэж. Хаврын чуулгантай золготол олон хуулийн төслүүдэд ажлын хэсэг томилогдож, за байнгын хороо чуулганы нэгдсэн хилцүүдэд бэлтгэл хангахаар боллоо гэж товчхонтой ойлгож болох нь. За энэ ээлж тус чуулганаар өөр нэг шийдсэн ажил бол цэцгийн даргаыг үүрэгт ажилласан чөлөөс явдал. Үндсэн хуулийн цэцгийн дарга батлагдаагүй хуулийг хэрэгжүүлж болохгүй гэдэг дүгнэлтийг бие даан гаргасан гэдгээрээ буруутгагдан ажлаа өгөөд байгаа. За одоо дараагийн Монгол улсын дээрээс 4 дахь том албан тушаалтан хэн байх вэ гэдэг сунгаа яригдана. За их хурл, дээд шүүх, ерөнхийлөгч гэсэн 3 субъект нэр дэвшигчээ сайн. За үүнийг нь их хурл эцэслэн гэдэг ойлголт занхилж байна. За гэхдээ дээд шүүх болоод ерөнхийлөгчийн санал болгосон нэр дэвшигчийн аль нэгийг их хурл томилох хэсгээ эцэслэнэ гэж мэдээлэл өгч байна. Одоогийн байгаа гишүүд дотроос зоолийн цэцгийн дарга бас тавиад явах юм боломжтой байгаа. Ажил бол доголдохгүй, хүлээгдэхгүй гэж ингэж л ойлгож байна. Цэцгийн даргын суудал ганхаж эхлэхдээ зэрэгцсэн улсын хурлын гишүүн Раднаас Сүмбэрлийн гончиг доржиг үндсэн хуулийн цэцгийн дарга болгоно гэдэг таамаг хэвлэлээр цацагдсан. За үүнд харин өнөөдөр намынхан нөхөд ийм яриа огт байхгүй гэж батлаж байна. За дараагийн цэцгийн дарга томилогдтол тус байгууллагын үйл ажиллагаа доголдохгүй. За орлогчийг цэц хурлаараа томилж болно гэж ган хуйд гишүүн тайлбарлан ярьлаа. За харин сөрөг хүчний зүгээс эрс эсэргүүцэж цэц улсын хурлын чөлөөлөх шийдвэрийг дагвал үндсэн хуулиа жинхэнэ утгаараа зөрчсөн хэрэг болно гэж тайлбарлав. Цэцгийн даргаыг одоо ингэж чөлөөлчлээ. Цааш нь ямар процесс явагдах вэ? Цэц өөрөө энэ асуудлыг авч хилцсэн гэж би бодож байна. Яг гэвэл өөрөө үндсэн хууль зөрчиж хилцэгдсэн асуудал, шийдэгдсэн зүйл. Тэгэхээр хэрв цэц өөрөө энэ асуудлыг авч хилцэхгүй бол цэц өөрөө үндсэн хуулийг зөрчихэд оролцсон болж таарна. Тийм учраас бид ямар ч улсын хурлын үндсэн хууль зөрчиж гаргасан энэ шийдвэрийг үндсэн хуулийн цэц өөрөө авч хилцсэн гэж харж байна. Зөв одоо ямар ч хууль яриад хэрэггүй боллоо да. Та нар биднээс нэг хууль асуугаад байдаг. Бидний хууль яриад байдаг. Монгол улс ч хуулгүй үндсэн хуулгүй улс болж шít. Тэгэхээр хуулийн тухай хугацаа байдаг ч тэрийг яриач хэрэггүй болж байна. Ер нь тийм хугацаач байхгүй. Би тийм асуудал гарахгүй болоо гэж бодож байна. Ягаад гэвэл цэц өөрөө энэ асуудлыг авч хилцэх ёстой. Үндсэн хуулийн цэцгийн даргаыг чөлөөлөх гэж хэсэг хугацаанд улс төр бүжгэнсэн. За одоо харин хэнийг томилох вэ гэж эрх баригч болоод сөрөг хүчний хооронд баггүй сөргөлдөөн үйл ойлголцол үүсгэн дамжиггүй болж таарлаа.